Гэнэ. Тэр бичлэгүүд жоохон дургу. Байна уу? Энд чинь айгүй чухал юм хийж штэ байж газ. Оо. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Hi guys, Жини Эна. Өнөөдрийн бичлэгээр би юу бэлдсэн бэ гэхээр та бүхний миний YouTube бичлэгийн доор бичдэг комментууд дээр реакшн хийж гин. Ер нь бол би өмнө нь Q&A бичлэг хийхдээ дандаа Instagram коммент ч юм уу Instagram-ийн нөгөө story дээр тавьсан одоо асуултуудад хариулдаг байсан. Энэ удаа би YouTube дээрээ хариулах чинь. Ямар ч тач та бүхний яг юу бичсэн байна, hate comment, тэгээ асуулт, хариулт тиймэрхүүнүүдийг хамтдаа уншаад реакшн хийцгээе. За тэгвэл бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. За хамгийн түрүүнд Жини ихч муухай юм байвал хоёр дүүдээ амсуулаад гоё юмаа амсуулдаггүй гинэ. Үгүй манайха гоё юмаа ингээд хуваалцаж байгаа ч гэсэн муухай юмаа ч гэсэн гоё хуваалцаад те энэ юм муухай амттай юм шүү, энэ юм амттай юм шүү гэж гоё харуулвал амсуулвал гоё ихгүй юу. Тэр хоёр ч гэсэн те гоё юмнуудыг нэдэд үзсэн баг. Тэр муухай юм ч гэсэн амсч үзэх ёстой болохоор муухай юмыг би хэрэгээрч штэ зүгээр бичлэгэн дээрээ өгж байгаа тэгээ жоохон муу харагдсан байж магадгүй. Тийм болохоос би манаа ингээд төрсөн хоёр дүрм чинь бас муухай юмнууд өгье гэж бодохгүй штэ. Гоё юмнуудаа өгжил тараа гэхдээ муухай юмны ч гэсэн танаа зүгээр амсаад үзээ тэ experience тийм болохоор өгсөн. За дараагийнх нь наадах чинь трендээс хоцорсон гинэ. Окей. Энэ Дубай шоколад хийж үзөөгээ бичлэгийн доор ирсэн комент. Дубай шоколад хий гэж нэлээд удаан бодож явж исэн чинь гадаад руу аялахгаа явцсан. Тэнийг мэдсэн чинь хичээл амар ихтэй болцсон. Хийхгүй явсаал гэсэн чинь трендээс баг болох гэжсэн. Тэнгүүт газ хийсэн. Өг нь яг трендээс гараагүй байхад нь л би хийсэн. Тэгээд яг хоцорсон юм шиг байна. Жини та so cute, so зөрөгтэй юм асуумаар байна. Та why хуучин бичлэгээ delete эргээд оруулаач гэж байна. Юу яасан юм аа? Би нэлээд олон хуучны бичлэгүүдээ бүгдээр нь устгасан. Яг устгасан ч гэжтэй private болгоцсон. Тэгээ шалтгаан нь болохоор би тэр бичлэгүүдтэй жоохон дургу. Тэгээд хийх бичлэгүүдээ устгасан байгаа. Тэг манайх ойлгоорой. Би өөрөө хармааргүй байсан. Та нарт гоё эсмэж магадгүй л дээ. Гэхдээ би өөрөө үзмээргүй санагдсан. Өөр зөндөө илүү гоё бичлэгүүд нөхөж хийний зам манайхаа. Яагаад дахаа болсон бэ гэвэл гэрээ танилцуулаагүй болохоор за гинэ. Би гэрээ танилцуулах бодлого байна гэдгээ нэлээд олон юм дээр хэлж исэн, магадгүй бичлэг дээр хэлж исэн байх, Instagram live дээр хэлж исэн байх. Шалтгаан нь гэвэл миний гэрээг, миний хувийн орон зайг ямар нэгэн хүн мэдээд байхаар одоо тань ийгүү санагдсан. Би яг уу сошиал дээр зөндөө олон удаа гаргадаг те өөрийнхөө гэр бүл, яаж аялж байгаа, юу хийж байгаа, ямар юм газрууд руу яаж явж, юу хийж, хаан сууж, юу өмсөж, юу идэж ууж байгаа гэдгээ бүгдээрингийн тайдтай хуваалцдаг. Гэхдээ манай гэр миний өрөө болохоор яг миний хувийн орон зай юм шиг надад санагддаг хгүй. Тийм болохоор би тэрийг нэг амар олон хүмүүст ялангуяа энэ сошиал дээр би гарамааргүй байдаг. Гэрээ бол би зэж танилцуулахгүй гэж бодож байгаа. Таны бичлэгээс хизээж уйдахгүй байна. Хахаха YouTube суулгаад хамгийн түрүүнд таны бичлэгийг л үзлээ. Хэдэн жил үзчихв дээ гинэ. That's so cute. Одоо ингээм анзаараад байнгут бас миний хамгийн сүүлийн бичлэгүүд дээр бас бичдэг зөө. Би ингээ 5 жилийн өмнө таны бичлэгийг үздэг байсан. Би 5 жилийн өмнө анх бичлэгийг хэлж исэн юм бэлээ. Аим шигтэй. Одоо 5 жил болох ч байгаа зөө. Тэгээд би бүр тэрийг хизээ мэдсэн бэ гэхээр тэр комментиг ирэнгүүт нь би 5 жил болох ч байгаа юм уу гэж гайхажсэн. Тэг ямар ч тач би YouTube бүр болоод 5 жил болох ч юм. 5 жилийн хойг хийх хэрэгтэй болов. Та нөгөө гоо аим шиг яриануудаа ярьж эхлэчээ. Үнэхээр сонирхолтой байдаг штэ гинэ. Аим шиг ярианууд яг нэр харилцсан бол миний бодлоор яг ингэ бодоод үзэнгүүт би зүгээр юу байсан болов? Тийм аим шиг бичлэгүүд хийхэд нэлээд судалгаа шаардлагатай байхгүй юу? Шууд Монгол дээр байхгүй болохоор англи дээр судалж байгаа. Тэрийг орчуулад, тэгээд тэрийг толгоонд оруулаад, тэгээд нэгээр нь ярьдаг. Тийм болохоор цаг хугацаа амар их шаарддаг байхгүй юу? Тийм болохоор баг бүтэн өдөржингөө зарцуулагддаг. Тэгээ маргааш нь дахиад бичлэгийг хийн ярихдаа бас буруу ярьчин. Тэнгүүд дахиад ихнээс бичлэгээ хийгээд ингээ зөв гоё ярих гэж хичээн. Тэнгүүд нэлээд уддаг. Тэгээ надад жоохон ойрт зав байхгүй хичээл ном гээд би одоо анагаахын 4-р курс оюута. Тийм болохоор иймэрхүү юм хийгээ сууж надад зав жоохон байдаггүй. Тийм болохоор ер нь энэ талын бичлэгүүдээ хийхэ болцсон. Гэхдээ би буцаж ирээ гэж бодож байгаа. Жоохон завтай болохоор тэр хүртэл манайх хүлээж аваа за. Окей. Таны дүү байсан бол гинэ. Таны дүү байсан болоо? Залгаж асуух уу? Миний дүү яах ямар гэдэг гэдгийг энжигээс. Асуух уу? Надад ч жоохон сонирхолтой санагчлаа. Энжи гэртээ байгаа үгүй би сайн мэдэхгүй байна л да. Энэ яа хуцаахгүй. Бэнэ үү? Би шалгалтай. Би зөв. Оо, ганцхан юм асуучих. За. Миний дүү яах ямар байдаг вэ гинэ? Би шалгалтай байна яа. Окей, энэ чи айгу чухал юм хийж штэ байж газ. Оо. Манайха. Үргээд шалгалтай байсан юм шүү дээ. Оо. За. Тэгвэл бүгдээрээ
Мөнхөшрөөцгөө. Боломжгүй байна. Та дараа дахин залгана. Энэ яалаар утсанд холбогдохгүй тийм. Таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Ийм л байна манайхаа. Ийм л байна. Та нар таны дүү байсан бол ихгүй дүүтэй явах ямар байсан бэ гэж асуусан байл одоо ингээ хариулт нь шууд гараад ирж байгаа байхгүй юу? Мөнхөө шиг YouTube хийгээрэй гэж бодож байгаа нь лайк гинэ. Би ерөөхдөө бол мөнхөө шиг YouTube одоохондоо битгий хийгээсэй гэж бодож байгаа. Тийм болохоор ч YouTube хаяг нээж өгөхгүй байгаа. Манай хэд сүүлийн үед манай дүү ингээ бичлэгэнд ороодсэн чинь нэлээ асуугаадсан. Мөнхөө шиг YouTube сувгтай болохгүй мүү? Мөнхөө шиг YouTube байдаг уу? Мөнхөө шиг Instagram байдаг уу гэд амар асуугаадсан. Би бол дүүгээ одоохондоо YouTube битгий хийгээсэй гэж бодож байна. Итгэж жоохон байна. Өөрөө шийдвэрээ гаргах цаг хүртэл нь би хүлээе. Эсвэл өөрөө шийдвэрээ гаргах хүртэл нь хүндлээд байжий гэж бодож байгаа. Тэгэхгүй бол YouTuber байх ер нь бол аюу хэцүү. Таны нүдэнд амар гоё харагддаг ч гэсэн цаанаа ер нь хэцүү гэхгүй юу. Тийм болохоор манайд том болоод яг ингээд шийдвэрээ гаргах насан дээр очисныхаа дараа өөрөө шийдвэл зүгээр юм болоо гэж бодсон. Би хүчээр хийлгэх биш, өөрөө үнэхээр хүсээд хийвэл яах вэ те. Дараа нь те би ингээд жоохонд ингээд YouTube хийлгүүлээд ингэсэн чинь дараа нь харамсвал яах вэ гэж бодсон. Одоохонд бол хэрэггүй хаа. Тэгээ манай дүү одоохондоо ч гэсэн их амар YouTube-д дуртай байхаа болцсон. Жохон байхдаа анаа тэгвэл би эндээ туслаа анаа ингэ тгий гэдэг байсан чаа. Одоо жохон өсвөр наснд очиод байгаа мó хайшин. Жохон сошиал дургу болсон бэлээ. Тийм болохоор би нэг юм хүчлэхгүй үнэхээр өөрөө хиймээргүй байвал хийхгүй байж болно. Хиймээрвэл би туслана. Хин бэ? NGO гүйстэй биш вэ? За манайха тэгээ үргэлжлүүлэхээс өмнө би та бүхэнд нэг юм хэлье. Өнөөдрийн манай бичлэгийн спонсороор манай Lays маань хамтарч ажиллаж байгаа. Тэгээ надад айгүй гой төрлийн лейсүүд явуулсан байлээ. Лейс ч амар олон төрөлтэй юм байлээ тийм манайх. Одоо ингээ харуул энэ бол хэдүүл ингээ маш сайн мэддэг хэдэн төрлүүд. Ингээд тэгчингүүтээ ийм маш олон төрөлтэй юм байлээ. Энэ дотроос болохоор надад арай хүмүүсийн мэдхгүй тэгээ миний идэж үзэж байгаагүй төрлүүдийг над руу явуулсан байлээ. Тэгээ бүгдээрээ хамтдаа идээд туршиж үзье. За хамгийн ихнийх нь болохоор энэ Lays-ийн чинэл яан хөхтөн байна. Пление гэнэ. Энийг бол бистэ харж байгаагүй юм байна. Тэгээд lobster. Би хавчтайг мэдх юм байна. Хавчтай байж тугаасаа. Crab. Ягаан өнгөтэй. Тэгэнгүүтээ ийм хар өнгөтэй. За энэ дөрв болохоор яг давхцаагүй дөрөв төрөл байна. Тэгээ манайха Lays-ийн хамгийн гоё юм нь болохоор ингээ хэмжээнүүдтэй байдаг. Энэ хамгийн том нь энэ ингээд дунд нь энэ ингээ хамгийн жижиг нь ингээд хэмжээнүүдтэй байдаг болохоор сонгоод идэхэд амар нэг удаа идэхэд шууд ийм хөөрхөн жижигнийг идчихвэл амар идэг. Би Lays яг хоёр төрлийг л амар их иддэг. Нэг нь болохоор original буюу энэ нэг шар өнгөтэй нь, хоёрт нь болохоор crab. Угаасаа гоё таа. Мик нь гой сонсож байна манайхаа. Чипсний амар гоё шүү дээ. Ер нь бол ихэнх хүмүүс энэ хоёрыг ижлэх амттай гэж бодд юм билээ. Бүгдээрээ харьцуулж үзье. Бүр яг lobster. Гадна талынх нь бол өөр юм байна. Хоёр өөр аз. Бирчиг материалтай нөгөөд нь болохоор юм шууд. Нэлээд ялгаатай амттай. Энэ болохоор арай чихэрлэг, энэ болохоор арай давслаг, арай хурц амттай. Юу гэж тайлбарлах вэ? Энэ давслаг амттай. Энэ болохоор арай чихэрлэг амттай. Тэгээ надад бол хоёулаа таалагдлаа. Яг ямар мүүдтэй байгаагаас шалтгаалаад жишээлбэл би жоохон чихэрлэг юм идтээ, чихэрлэг чипс идмээр байна гэвэл энийг нэдэд би арай давслыг идмээр байна гэвэл энийг нэдэхэд бол гоё юм байна. Энэ Rebrish grill гэнэ. Манайха би орос хэлцтэй юу ч мэдгүй шүү. Орсоор л уншаадгүй. Монгол өсгөнүүдтэй адилхан болохоор л уншаад байдаг болохоос яг үнийг хэлвэл ингээд яг яаж ингээд дуутах юм мэдгүй. Асах чинь зэн. Бахамдаж чинь аим гоё. Уусаадаа. Ер нь миний дуртай чипсний донд Lays ордог хгүй. Тэгээ манай найзууд манай гэрт хурж ирээд хонж монох ч юм уу манай гэрт хурж ирээд нэг жоохон хамт юм яриа суудаг штэ. Тэгэхэд би танаа найзуудаа Lays захдаг. Lays аваад ирээ. Тэсэн чи манай нэг найз надлаа бүр Lays-ийн нэг юм рилээс ахгүй бүх төрлүүдээр нэгээд ном хийцэн.
Тэмүүтэ номоо ингээ эргүүлж байгаа тийм рилисэн. Тэрийг надлаа явуулангууд айл төртлөөс нах юм бэ гэж явуулж ирсэн. Амар бэлээ. Лейс аваад ирсэн чи шууд тэр рилийг явуулангууд би амар гайхсан шүү дээ. Лейс амар нэмгэн болохоор идэхэд амар урамтай дээ шүү дээ. Санийх бол бүр яг гоё мах хамтагдж байна. Нэг тийм гоё шарсан, грилсэн мах. Лосос. Салмон шиг харагдаж байна. Та нар авч идэж үзсэн үү? Энэс бараг салмон юм шиг байна. Юуны амт вэ? Би нэг яагаад авч идчихаагүй юм. Манайхан гуйж ин яг энэ төрлийг нь заавал идэж үзээрэй. Хэрэг идэж үзээгүй хүмүүс бол энэ төрлийг нь бүр заавал идэж үзээрэй. Би яг энэ амтыг яаж тайлбарлахаа мэдэхгүй байхгүй. Нэг амталж исэн амт. Гэхдээ нэг юуны амт бэ? Өөчтөрөө би яг тайлбарч чадахгүй байна. Амтаж энэ зэ юм. Саяны идээс хамгийн гоё амт байна. Энэ нэгт. За тэгвэл би энэ нэгт тавилаа. Энэ бол бүр үнэхээр хамгийн гоё нэлээ. Тэгээд хоёрт би нэг би яад бол жоохон махархуу амттай юмнууд жоохон дуртай. Тэгэхээр энийг хоёр тавиад энэ хоёр ер нь яг адилхан санагдлаа. Би энд аим дуртай гэсэн шүү дээ. Энэ ч гэсэн гоё амттай байна. Тэгэхээр энэ хоёуланд нь 3 дахь байр. Одоо үргэлжлүүлье. Хаанаас киногоо үздэг вэ? Korean drama дуртай юу? Яаж оноо өгж бичлэг хийгээч гинэ. Би бүх кинонуудаа Netflix-ээс үздэг. Тэгээд Korean drama дуртай. Ер нь ихэнх драмануудыг үзсэн. Сая сүүлд нөгөө нэг Жүрж гэх кино штэ. Монголчууд Жүрж гэдэлээ тэр киног үзээд дуусгасан. Тэгтээ манайха тэр киног үзсэн хүн болго анги болгон дээр нь уйлдаг гэсэн байхгүй юу? Би нэг ч уйлаагүй дуусан тусал. Бүр нэг ч. Тэгээ би бүр гайхаад би бүр ямар сэтгэл зүрх, ямар ч тийм ингээд тийм уянгалсан юм, тийм юмгүй болцсон, тийм хөгийн юмтай болцсон юм хатаа гайхсан. Нэг ч уйлаагүй. Үеийнхэн чинь хүнтэй суугаад хүүхдтэй олж яхад сив синглээрээ насыг барлаа. Ядаж удахгүй цагаан ногоон сар болох гээд байхад ёстой нэрээ одоо тэр хамаатан садангууд чи хүнтэй суусныг асуугаад унах штий гинэ. За тоосноос. Би бол хүнтэй үрхэх болоогүй гэж бодож байгаа өөрийгөө одоохондоо. Надад хийх юм их байна. Хийхийг хүсэж байгаа юм их байна. Хүрэх ёстой зорилго их байна. Тийм болохоор одоохондоо тэрийг жоохон хойшлуулсан байгаа. Тэгжээ болох байлгүй дээ. Таны Instagram дээр дандаа охтуудад зориулсан хөөхөн зүйлс байдаг шүү гинэ. Нэр тийш манайха миний Instagram хэрэг дагдгүй бол энд гарч ирж байгаа Instagram-д дагаарай. Би Instagram дээр Reels хийдэг, зургнуудаа тавьдаг. Миний амьдралдаа илүү ойрхон байхыг хүсэж байгаа хүмүүс байл миний Instagram-д дагаарай заа. Тэгээ би охтуудад дандаа зориулсан гэж байна. Тэг яг хөө тийм мейкап, нүүр, скинкер, хувцлал тэ идэж уух юм тиймэрхүү юм тавьдаг болохоор яг охтуудад зориулсан гэж бодож болох юм байна. Утсан дээр байгаа залуу хэн бэ гинэ? Ямар тийм нэг харцсан юм шиг бичтээ. Утсан дээр байгаа залууд хийн л яхав дээ би танад харуулъя зээ юу. Pyeong-woo, Lovely Runner-ын манай жүжигчин. Бүр дээр үед туслах дүр тоглож огтл дуртай байсан. Тэгсэн чинь хамгийн сүүлд нэг Lovely Runner гэдэг нэртэй кинонд жүжигснээсээ хойш гинт амар алдартай болоод бүх хүмүүс мэддэг бол. Гэтэ би тэргээр нь бахархаж байгаа л да. Гэтэл ингээд нэг миний хайртайсан жүжигчнээ жоохон харамлж байна. Гэтэ яг уу ямар тач найз залуу болоо биш зүгээр жүжигчин байсан шүү. Өөрөө ч гэсэн Ruby-тэй адилхан байна. Би манайха улаан цагаан ногоон шар тэ бүх хүнгийн Ruby-гийн фэн. Тэгээд би танад харуулъя. За бичээр. За хамгийн түрүүнд энэ усны сав байна. Нүүрнийхээ бодуудыг хийдэг юм байна. Тэгээд ийм байна. Тэгэд чихмэл байна. Эндээ ингээд зүүдэг аяллаар авч явдаг юм байна. Ийм хөөрхөн панда шиг Ruby-ага амар том. Надад AirPod case байгаа. Тэгээ надад усны дахиад нэг ийм сав байгаа. Ийм унтлын хувцас байна. Таны Ruby-г харагдаж байна энд. Password-ийн case. За нэг иймэрхүү. Надад ер нь бол зөндөө олон байгаа. Харуулаагүй дутуу юмнууд бас надад байгаам санагдаад байхгүй. Гэтэ би яг юу гэдгийг санахгүй байна. Гой сонирхолтой бичлэгүүдээ хийхээ болжтэй гинэ. Та яг намайг ямар бичлэг хийвэл сонирхолтой гэх юм бэ манайхаа. Гуйж комент хэсэгт бичээд өгөөч. Ямар бичлэг би хийвэл та нарт сонирхолтой санагдахаа бүр ингэ. Сонирхолтой. Өдөр их тусам хөгшин болоод яхамаа. Анх YouTube-ыг би 5 жилийн өмнө хийжсэн гэхээр би одоо хэдтэй байсан бэ гэхээр 17 болоод байсан гэсэн үг. Тэгэнгүүт угаасаа жоохон байх нь ойлгомжтой шүү дээ. Тэ 5 жилийн өмнөх би одооны би хоёр өөр бишээвэл эн чинь асуудал ахгүй бас. Амар сонирм уус тээ. Яг энэ тэр царайгаараа байгаал, яг тэр аашаараа байгаал тэгнэ гэж юм байхгүй шүү дээ. Тийм болохоор хөгшөржил тараа би угаасаа л хөгшөрж нас ихаад явж гин. Та волейбол тоглож чаддсан юм уу? Би волейбол тоглож чадна. Ер нь бол би танад харуулах уу? Манайха би олдгүй. Оо, олчлаа. Чипснес нийт чи 10 жилдээ амар спортоор хичээлдэг байсан. Сургуультай болж байгаа
бүх спортын тэмцээнүүд нь би ордог байсан. Тэгээ ихэнх миний медалууд бүгдээрээ спорт холбоотой. Энэ болохоор Ашуусын урлаг спортын наадам 2021 оны эслэгчдийн авраг шалгаруулах тэмцээнд орж исэн. Мөнгөн медаль. Ашуусын харьяа сагсан бөмбөгийн тэмцээнд бас орж исэн. Бөөха гүйлт, волейбол, сакс байна. Саксны тэмцээн, бөөха гүйлт дахиад Английн олимпиад гэж байна. Бүжгийн тэмцээн. Тэгээ би шинэ нэрийн сургуульд суугчдын зөвлөлөөсөн. Тэгээ бүгд ингээд форум дээр энэ зөв явж идэг гэсэн. Бөөха гүйлт. Тэгээ би бөөха гүйл, сакс, волейбол гэд ихэнхтэн дандаа ордог байсан. Гэтэ миний бүх медалууд байхгүй юм санагдаад би бүр амар жил болгон л 2 удаа ордог байсан. Хоёуланд медаль авдаг байсан шүү дээ. Тэгэхээр чин 6 жил гэдэг чинь би баг 10 хэдэн медаль авах хэрэгтэй. Зэрэг хайцсан бахта бүү мэд. Хит их англи хэл ашиглаад тэр нь зохихгүй байгаа юм байна шүү. Биш үү, байгаа юм биш үү гинэ. Би багтаа Америкт сурч исэн. Тэгээд шинэ нэрнээс ч гэсэн багаас нь эхлээд 6 дугаар ангиас нь эхлээд манайх англиний сургаалт хичээлүүдээ англиэр үзээд номнууд нь ч гэсэн бүгд англи хэл дээр байдаг байсан. Тэгээд би одоо ч гэсэн ангаахынхаа англиний ангид сурдаг. Тэгэхээр манай бүх хичээлүүд англиар явагддаг. Бид нар анги дээр англиар ярьдаг. Багштай англиар асуудаг. Презентацаа бас англиар тавьдаг. Бүх юм англиар явагдаж байгаа. Тэгэнгүүт би цаанаасаа хинтэж үсэн яасан шиг англиар ярьж чаддаг болсон байхгүй юу? Гэртээ дүүнэртэйгээ ч гэсэн англиар жижиг өгнүүд яриад англиар ингээ ярих надад илүү амархан санагддаг болсон. Тэгэнгүүт рефлексээрээ мэдгүй заримдаа хүмүүст ярьж байхдаа ч юм ингээ бичлэгэн дээрээ би жоох англиар ашиглах гэдэг. Ямар камер хэрэглэдэг вэ? За би танад харуулъя. Би YouTube бичлэгүүдээ хийж байхдаа DJI Osmo тэгэнгүүтээ Sony-гийн ZV-1-ийг ашигладаг. Тэгээ энэ камерын гоё юм нь болохоор ингээд дэлгэцэн ингээ гараад ирдэг юм ингээд. Тэгээ эргүүлээд буцаагаад ингэждэг. Энэ комент энжи хичээ та арай л амар жиний хэнэ зодоод байна. Бас битгий чанга орлоод байгаа чи ээж уурлаад байна. Энжи бүр хүүхдийн ээж уурлаад байна шүү дээ. Энжи чи одоо битгий муу орлоод байна. За. Ингээд бүх комментд уншаад дуслаа. Тэгээд бүх коммент үлдээж байгаа бүх хүмүүстээ үнэхээр их баярлалаа. Муухай коммент ч гэнэ, гоё коммент ч гэнэ, тэ бүгдэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд өнөөдөр гэтээ аюу сонирхолтой байлаа. Би ойрд хүмүүстэй нэг юм яриаггүй гэсэн чинь та хэдтэй ингээд яг юм яриад буухалаад юм хуваалцаад ингээд суусан чинь өстой сонирхолтой байлаа. За би JC идээд жоохон кино үзээд унтахаас өмнө хэвтлээ. Bye bye.